Сабасан үзэгчтэй манай Виктор Вильям студийн амьдралаа гэж нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд одоо хүргэж байна. Тэгээд та бүхэн харж байгаа хэрэг ингээд зээл 130 машин дотор одоо би суудсан байна. Миний ажинд одоо махвараад гээд энэ ах сууж байна. Тэгээд энэ ах маань одоо та бүхэнд танилцуулахад бас л насаараа олон жилийн 30 машиныг барьсан. Монгол улсын одоо тээврийн хөгжил зэсгэлд бол ихээхэн хувь нэмэр оруулсан ийм жолооч ах байна гэдэг. Сайн байна уу та? Сайн байна. Таныг сургуулж байгаа л явцсаар голын дороод ирлээ шүү дээ. Тэгж. Ичиж одоо хичнээн 30 машин зогсож байна тий. Энд бол нөхцөлгүй Улаанбаатартайгаа бүх 30 л зогсож байна. Энэ цогцол байна шүү дээ. Эндээс нүүрс авдаг тий. Энэ айлуудын нүүрсийг тээж хүргэж өгөхөөр. Тий. Одоо тэгэл миний мэдвэр за одоо миний сууж байгаа энэ бол 30 машин. Энд нь одоо сонсомоор зогсож байна тий. Тий. Чиргүүлтэй 30. Тий. Ингээд чиргүүлтэй 2-оор супер 30 гэл бүх машинууд л зогсож байна л та. Тэгээ махвараад ахыг одоо онцлсон учир юу гэвэл одоо бас энэ Монгол улс чинь ер нь хөгжил цэцгэлийг хамгийн их түүчэлэн хүргэсэн хүмүүс бол яхахгүй жолооч нь байдаг те 408 цохист аймаг орон нутгийн хамгийн анхны одоо зам чангаыг татаад явж ирсэн те 18 аймагт те анх шорон замаар явж ирсэн. Тухайд бол одоо яг нэг хөгжил цэцгэл байлгамаа Монгол улсад нөгөө автотранспорт хөгжөөд Монгол трансаас ахвал одоо энэ том машинууд ороод ирэхээр бас хүмүүс их сонирхож эхэлсэн байгаа л да тий. Тий. Ер нь 30 гэхээр ер нь хичнээн 30 машин барьж яваа. Би бол одоо яг 74 он жолооч болсон цагаас хойш 95 он хүртэл одоо 30 машиныг 25 жил 30 машин барихтай 330 элэс өнө л дээ. Энэ хугацаанд бол 20 дугаар зохины барилга Тусангийн барилгын төр зэрэг шатад тээврийн ажил хийгээд тэр дундаа залуучдын гавшгаач бригад гэж байгуулж одоо барилгын торт ажиллаад 12 жолоочтой тэрнийг ахлаад дан залуучууд болсон миний үеийн одоо 70 насны 70 гарч өдрөч тийм л улсууд байгаа. Тэгээд тэрнийг ахлаад тэгэл нөгөө бааз байгууллагын төлөвлөгөө норм биелүүлэх гээд бригадаараа зүтгэл тэгэл ингэж зүтгэж ингэж л хийжсэн тийм цаг үе бай. Баазаа ургаар нэг удаа бригадаараа нэг удаа ингэж одоо тээврийн одоо өргөжтөж ингэж явдаг Захаа аймгийн намын орооны гишүүнээр сонгогдоод тэр аймгийн бүгд төрөлд одоо суудаг 11-2 жил бүгд төрлийн гишүүн байсан. Намханы буга одоо малчнаас ажилчнаас бид хоёр одоо ийм хоёр хүн тэнд байдаг иймэрхүү байжгаад тэгээд 20 дугаар тасарч тосон зэнгэл байгуулагдаад тэгээ 20 дугаар хамгийн сүүлд 93 онд баазын авраг болоод тэгээд ер нь дахиад нэг чиргүүлтэй шинэ 30 аваад тэгээд тэрнийг барьж байгаа зах зээлд ороод тэгээд өвчлж аваад тэрүүгээрээ зах зээлд билүүл бид нар ингээл ийм маягаар одоо үндсэндээ засаг төр манийг бол бааз байгууллагын бүгдийг устгаж өвчлж байгаа нэрээр аваад тээвэрч жолооч биднийг бол шоны хуулиар амьдраа гэж ингэж одоо тээврийн байгууллагыг анх устгаж ингэж үгүй болгосон. Энэ зах зээлд бол хамгийн их хилмигдэж нэрвэгдсэн улс бол тээвэрчд бид тэгээд тэр барьжсэн машина нөгөө цэнгэр 30 өнлүүлээд нэлээж өндөр үнэлсэн зарим нь гүйлтэйсэн шилтгааллаа. Лад өндөр нам үнэлсэн. Тэгээд би бол чиргүүлтэй зээл 130 400 мянгаар өнлүүлж аваад тэгэл ингээд шоны хуулиар амьдраа одоо та нар бидний бааз байгууллага авлаа гэж ингэж аваад тэгэл энэ бааз байгууллага чинь бүгдийн автодороо морон болгол ингээд эсгэлээ дагуулах энэ төр болгол
ингээд юуч устгасан. Картын бараг бол бид бол өстө тасралтгүй зөөж бараа хэлнэ гэдэг. Тэр хэлээс одоо картын бараг гурлуудаа хятадас тэрний зөөдөг. Улаанбаатараас мөн гурлуудаа Илсэн сахар мэтийн ойр зур хэрэгцээний хүнсний зүйл ТВ-ийн ингэж зөөж ингэж өдөө хөрсөн. Социализмын үед бол бид ерөөсөө тээвэр хийгээд энэ мал одоо хичнээн өсөж өндийсэм тэрний одоо бүхэл өвсдөжэл бүх юм бид зөөжсэн. Хүн хичнээн улс хичнээн хөгжиж дэвдсэн тэрний баашин барилга бүх зүйлийг бол бид тээсэн. Зүгээр одооны дарга нар бол бид ингээ хөгжөөцсөн, бид ингээд барьцсан гэх нэг гой барилга үзүүлдэг. Зүгээр яг зээ дээрээ бол тээвэргүйгээр ерөөсөө ямар ч улс ямар ч аж ахуйн гэж бол хөгждөггүй. Бид нарт бол тээвэр ачаагараг бол зохицуулж тэр аймагт ч надад чагарлаа. Энэ аймагт ийм тэр компани тийм ачаагаар гэж жолоошоо таа гэдэг ингэдэг хууч нөгөө тээврийн яам бусад бүх яамдууд ч ачаагараа зэгцлээд төвлөрсөн одоо тэр ачаа дэргүүд газар гэжсэн тэр газар бүх ачаагаа хөөрлөө тэгээд хэдэн жолооч өгөөд гэд ингээд аваад тэр базаас 44-ийн базаас очно машин гэд ингээд хөөрлүүлээд ингээд аваад бид нар тэр дагуун очоод одоо тэр говьолтод 40 машин баяа хонгор тэр баяа үлгээд хэдэн машин гэл ингээд хөөрлүүлж аваад бэлэн ачаагаа ачаал ингээд явдаг. Тээвэрчин хүн гэдэг бол жолооч хүн гэдэг чинь ерөөсөө тухайн хүнийг хинкэ хэвлээд буй болоод эмнэлэг бараадахт нь жолооч бидэл хөргөж өгдөг. Эмнэлгээс гараад эцгийнхээ гэрт очихт нь жолооч биднэр л хөргөж өгдөг. Энэ хорвоод дуусаад энэ хорвоогоос халиад ингэр бараадахт нь мөн бидэл тээвэрлж хөргөж өгдөг. Ийм л одоо ачтай буянтай ийм л улс байсан. Яг одоо хин хаана ямар ачаа байна вэ? Энийг гүүгээ байгаа нэг аваад нэг өрмө ачаа болохоор нөгөөхөө ачаа олж өгсөн хүнд бас гэдгийг сэгсрүүлнэ. Ачааны сураг гаргаж өгсөн хүнд гэдгийг сэгсрүүлнэ. Тэгээд ингэсээр яваад хамгийн сүүлд одоо замын цагдаад бас нэг хэдээр уцаас өгөн тэгж машин тэрэгчэнгүү зэмжгүй байна. Ингэж чиг хорой замаар явлаа тэргээл ингэсээр байгаа тэгэл хамгийн сүүлд нэг авгаа хөхтэй нэг 15 цаас одоо чавчуулж үлдсэн гэдгийг аваад ингээл хардаг. Ийм л амьдралтай одоо 27 30 жил болж байна. Одоо бол 40 одоо салбаруудын тэмцэл одоо үйлдвэрчний байгууллага эмчгэл янз бүрийн холбоо пүүс гэл ийм юмнууд зөндөө байна. Тэгэхээр тээвэрчдэд бол байхгүй. Эрүүл мэндийн яам хөтөл яг бидний төлөө яг очиод ажилтсан одоо тэнд байгаа тэр 100 хэдэн мянган жолоочийг эрүүл мэнд нь яаж нээж гэж очиод нэг шинжилгээ судалгаа хийцэн ийм бол ерөөсөй байхгүй шүү дээ. Одоо сүүлийн үеийн жолооч нар бол дандаа 70 80 100 тонны машин барьдаг болцсон. Тэгэхээр даацсан. Тэгэхээр тэн дээр тэр урд одоо хил дээр хэдэн мянган жолооч байна уу? Кавиндан амьдралаад. Тэгээд энэ үгд дээр эрүүл шинжилгээ хийгээд эрүүл байх талаас, нурт наслуулах талаас нь төр засаг анхаараач. Тэгээд тээвэрчд бид бол хамгийн богиноос болсон. Яагаад гэвэл 40 гэтэл 50 гэтэл бүгд бурхан болдог. Энэ нь юунаас шалтгаалсан бэхээр ерөөсөө итгэлийн хордлогоос л маш их болсон. Нэгдүгээрт одоо тэр 2-3 пошгийн зааччаал нөгөөхөөсөө их бүдүүн урчаланкаар сорж одоо банк руугаа хийгээд хоёрдугаарт кавиндан одоо унтаж тэр их газ өнөрөнд төлөө унтаж амардаг байсан. Ингээ энэ мөгдөөсөө бол эрүүл мэндээр бол маш их охирч маш их эрт одоо өр хөөхд танижлан өнчрүүлсэн ийм салбарын ийм улсаа тэгээд одоо үлдсэн нэг хэдэн тээвэрчнээ бас жоохон харж хандаж наануу цаануу гэж бас энэ хэдийгээ баярлуулж явах нь энэ төр засгийн үүрэг юм а гэсэн ийм л бодолтой явдаг хүн. Энэ чинь бол бидний одоо 2 дугаар гэр байхгүй юу? Энэ дотор хоолундаа хийж идэн унтаж амарна одоо араад хөгжмөө сонсон их оронд юу болоод байгааг бол дандаа радиоор сонсдог. Одоо ийм л үе байсан. Одоо тэгээд тэр бүхэн бол энэ одоо нэг төхөөрөмж ингээл байж л байна. Тэгээд энэ тойл гэдэг чинь одоо
зүгээр хов энгийн хүн арцгтээ толыг гангараа гэж боддог. Энэ тол чинь цөм өөрөгтэй тэр толыг толигт бурууттай бүрэн харна энэ наадлын тэр дугуйтал ихэд тэр доошо газар руу дорчиг юу ширхнэ яах нь гэдгээ харна. Ерөөсөд бүх толтойгоо харьцчил одоо чиргүүлтэй ингээ ухрааж энэ асглал агуулх руу оруулна шүү дээ. Тэгэхээр тээвэр энэ жолооч гэдэг чинь тэр хоёроо бөөн ухаан тэр чигээр философи байсан. Тэр ухаанаараа л бид бол энэ чинь одоо энэний толгойг шин дарахаар чиргүүлийн бүх сайжгүй. Одоо энэ бүхнийг тооцож зөгцөж энэ ингэж л одоо энэ бүх тээврийг хийн түүнээс шууд гүйж жолног складны ажил буугаад болгодог тийм бол байхгүй. Өдөр сумын худалдаа үлдэхлэн гэдэг чинь көгийн юм нарийнхан юм тэргээр чинь оруулна тэр нөх газар ухцсан тэрлүүн орж ноос нолраа чинь энэ бүхнийг л одоо бид жинхэнэ философи байлаа. Ингэж л одоо 48 жил одоо биелүүлж тэр дундаа 25 жилийн энэ 30 гээч машинтай нөхөрлөж ингэж л насыг барж байгаа гүнтэй. Би одоо 107 жил очсон одоо энэ дээд нисгэд. Тэгэхэд одоо тэр үеийн одоо жолооч бол одооны инженерүүдээс илүү одоо тэр сургалтыг чинь явуулдаг байсан. Одоо тийм дөрөв гэхэд А Б-г чийжлээд өөр бид нар чинь одоо төдөн гэдтэй П төдөн цэг таслал гэдэг ингээд дөрвийн чинь ягштал мэддэг юм байсан. Машины агрегатуудыг бол одоо ерөөсө бүр ингээд детальчлаад хуучин тийм юмнуудыг одоо хороо бүхтэл яг задлаад өөр зүсээд ингээд тавьдсан. Бокс гэж ярьдаг бид нар бол эрдүгтрийг бол одоо бас задлаад ингээ бүр жижиглээд ингээ тавьчихдаг ийм юм байсан. Тэгээд тэр үгний сургалт бол мундаг. Мотор чинь лэрээс яг детальчлал одоо их үений углаад, гар үений углаад тэгээд шатон ингээд Поршенгийн одоо маслын бус, кольц бус, агарын бус гэдэг ингээ бүгдийг ингээд детальчлаад бүх юм одоо нэг үйлчлэн заадаг. Одоо цахилгааны хичээл ихчил ерөөсө 1-2 дугаар гинжингүүдэл гэдгийг яг одоо төлхөр төлөх нь 1-р гинжингүүдэл ингээд кондактроос баруун мөрөөр гараад ирлээний тэр 1-р оромгоор ороод тэгээд таран бүлүүрээр очиж стацтер очиж тэгээд эцдэг мас гэдөөснаг цахилгааны хичээлийг бол 2-р гинжингүүдэл ихээр асж байгаа үед нь гүйдэг одоо тогийг гэлнэ гэл ингээд 1-2-р гинжингүүдлийг тэр агрегатуудыг бүх юмыг детальчлан нэг үрчлэн зааж ирсэн учраас тэр үеийн жолооч нарын мэдлэг боловсрал чадвар бол маш сайн байсан. Бүх эвдрэл хэмхэрлэм бол өөрснөө засаад явчихна. Машина болохгүй нэг асаагаад тэгж сэвчэн ажиллахгүй тэгж ирлэн болохоо байдсан байна. Нэг хөдөлгөж үзэл тэгж хороопны тим шарыг хэмхэрсэн байна. Эрдүгтрийн тим шарыг нь болохоо байдсан байна. Одоо ингээд энэ үрчлэрээс асаагаад оншоо тавьчихна, хөдөлгөж үзээд оншоо тавьчихна. Одоо ийм л юмд л суралцсан тэр үеийн тэмэл тээвэрчдтэй. Ингээд 1974 онд Цэргийн албаа хаагаад жолоочийнхаа мэргэжлийг эзэмшээд ингээд халагдаж ирсэн чинь Арангаан багшийн сургууль төгссөн нэг юм хөөрхөн годгор охинтой нүдэн тусаад тэгээ нүнтэйгээ танилцаад тэгээд одоо бид хоёр гэрүүл болж түүнээс хойш 4 жил дараалан 4 хүүхэд гараад 2 том нэрхтэй 2 бага охин ийм 4 хүүхэдтэй одоо дөрүүлэн тустай гарцсан бид хоёр 10 ач зээтэй 2 хүү маань одоо нэгэн цэргийг сургуульд сурж байгаад орхицсан одоо насаараа цэрэг даахгүй шгээд тэгээ хоёулаа тээвэрчин одоо энэ хот орондод аймагуудад явдаг одоо 30-40 тонны машинтай нэгэн 60-70 тонны машинтай ингээ мөн одоо аавынхаа мэргэжлийг эзэмшнэ гэд хоёулаа зүтгэсэн тэгээ аавынхаа одоо энэ мөрөөр мөнгө нар төмөн энэ бүх төмөндөө цаг үргэлжлэхгүй цалин гордохгүй ажилтай бор амиа тийчээгээд бор зүрхээ болгоод ингээ явж байгаа юм хоёр сайхан хүүтэй. Хоёр охин бол яг нэг нь хөх хотод хөнсний мэргэжлэр төгссөн. Нэг нь эндэн дотоодын нэг дээд сургууль төгссөн. Мөн одоо бизнесийн одоо ажил хийгээд боромоо борлуулад ингээд явж байгаа юм улсаа. Тэгээд тээвэрчин хүн гэдэг бол ерөөсөө ухаанаар одоо жигүүрлсэн ухааны хүчээр
үндсэндээ тээврийн ажил гүйцэтгэнэ гэдэг чинь философи баггүй том. Тэгээд тээвэрт явна гэдэг чинь ясан мэд өдий дайны явж байгаа чинь бол ээжийн тэр цагаан сүний цацал, эхнэрийн тэр цагаан сэтгэлийн өрөөгөө тэр их хайр хадамж намайг хойноос өргөлж мөрөөдөж зүүдэлж тэгж суусны ачгаавья. Энэ бүхэн бол миний алтан шар замыг бол сайруулж цагаатгаж ингэж бүх саад бэрхшээлийг арилгаж явсан гэж би бол ханижилтай аав ээжтэй ингэж шүтэж залбирч өдий хөрсний буяа л гэж бодож байна да. Сансан зорсон хэрэг бүтээр алтан шар зам тийшээ байна. Сайхан учраад зэрэг бүрдэх айны жолоо дэшээ байна. Чин Говьалтай аймгийн Баян уул сумын төгсчрээд 4 жил багшилсан байна. Тэгэхэд эдний энэ барилгын салбарын манай тусанд барилга барьж ийсэн. Тэртээ тэргүй манай өвгөнч Баян уулын байхгүй бид чинь нэг сумын 2 хүн байгаа. Тэгээд тэндээ ажиллаж амьдарч 4 жил багшилчаад би тэр тосон сэгэлрээр нүүж хасахгүй нэ. Тэгэл тэндээ ерөөсө 4 хүүхэдтэй болоод бүх битэрийн амьдрал ерөөсө тосон сэгэлдэл битэрийн амьдрал сайн сайхнаар өргөлж хийж явсан юм байнамаа. Тэгээ одоо би шин насныхаа ханьтайгээд англиад 43 жил амьдарч байгаа шүү тэр чинь. Тэгэхэд миний хань бол намайг ерөнхийдөө юугаар дутааж үзээгүй. Сүүгээр дутааж үзсэн гэдлэх хувцсуунараас намайг одоо дутааж үзээгүй. Хүний өрөмөнд одоо над руу нэг чанга дуурч үзээгүй хүн шүү дээ. Нэг нь одоо багшийнхаа ажлыг хийгээд нэг нь дэврэн хийгээд тэгэл өдөөрөн хүүхдээ өсгөл ингээл айлын дайтай сайхан л амьдарч явна. Архан уулын ингээд баяссан таган насны саржинийг өгсөн тэрүү насны долгорхавуу тэнгэрийн уулсаа санаад байна. Ирэн тэгээ одоо ингээд ажиглаад байхад манай тусан гот чинь одоо аймгийн улсууд ингээд ерөөсөө л ах トゥ өшөөд дандаа танихгүй одоо ингээд хар хэлгийн улсууд чинь ах トゥ өшг болсон. За ямар ч байсан тэр хоорондоо ховж ярих. За тэр дэх гэж байгаа энэ нэг тийм юм ерөөсөө байхгүй шүү дээ. Ажил төрлөө ярина. За нөгөө хайнижлам нь хаана явдсан бол даарч явдсан болов хөрч явдсан болов. За намар будаандаа ингээд манай хүн ч явна шүү дээ. Бүр өстө 3 сар болоод 4 дахь сар дээр хийж байгаа. Тэгэхээр чи бид нар араас нь одоо нэг шил арих боорцог воован хийгээд идэх хөх махын нөгөөд ингээд хүнээр өгшүүлдэг байлаа. Тэг ямар сайхан эргээд ирэх чинь боо базар бөстө жигтэйхэн бараг л хөгширцэн шиг харагддаг байсан шүү дээ. Будааны хаан юунд ямар юм блэ? Лайнд одоо бүр ингээд дарагдсан ийм л одоо ирдэг байсан шүү дээ. Тэгэхэд яг би 4 хүүхдээ өсгөөд гिचээлээ заагаад ямар ч байсан 4 хүүхдээ би ажилсгэл болгож хүмүүжүүлсэн. Ямар ч байсан хүний араар нэг суухыг бодохгүй. Хүнд тусрах уу, ажилсаг. Ерэн тэгэл сайхан сэтгэлтэй хүнийг би буян дагдсан шүү гэж одоо 4 хүүхдээ маш их сургаж явдаг. Ээдтэй миний хүү ажлыг олж болдгоо шүү. Ээдтэй ямар ч хүндэл тусалж яваарай гэж хэлдэг. Улаан толгой ууландан жаргасан унган үеийн онцгийг үдсэн отожийн хоног илэхбүү тосон юм улсаа санаад байх юм. Тэгэл одоо энэ ингээд очиодаг харахад цэмгэр биш үү те? Цэмгэр. Одоо энэ модноос үндэстэй хоцроод байгаа шүү дээ. Гэдгээ гож байгаа шүү дээ. Одоо Улаанбаатар хэмжээний бүх 30 жилийн дотор одоо сая цугласан байна. Тэгээ зарим ингээд нүүрсээ ачаал харахад гадна л яасан ч гоё цэмбийцэн те. Тэ. Ингээд 30 машиныг тухайн одоо энэ машина одоо юу гэдэг нь машин одоо бүгцэлж байгаа машин авч явж байгаа хүмүүсийн л өөрсдөө жолооч. Энэ чинь орон гэрээ хүн өөд татаж одоо тухтай тогтой одоо энэ их олон өрөө байранд амьдрах гал одоо ингээд нойр холбож зүтгэж байгаа усуд байна шүү. Тэр шиг бид бол ерөөс ажил энэ чинь ажлын байр байхгүй бид. Ажлын байраа тогтчулж одоо энэ дарга сайд нар чинь одоо тэр их олон гоё дотор тоноглолт хөөрөмж тавьж яадаг үлээ яг тэрний ижил бид чинь
Ерөөс ажлын байрал тогтоо тухтай дарахгүй шороо тойсон дэгдэхгүй шумуул ялла орж ирж хацахгүй. Одоо ийм л байдлаар л явахын тулд ажлынхаа байрыг л ажиллах нөхцөлөд ингэ сайжруулж ил ингэж л амьдарч байгаа хгүй. Түүнээс энэ дотор би гангараад хайчих. Машины кабин шиг эсвэл энэ ч одоо хоёр дахь гэр шүү дээ. Тийм учраас одоо машины кабиныг доторлох. Тий айлууд болохоор одоо гоёл дарамж сүүж өг. Тийм ээ. Хүн жил уцсных нөнгөийг хүртэл ингэ тохируулж өгдөг байхгүй юу? Барин авсаасын байж бас ямар дүүд байх. Ямар бар биш бодлоо. Одоо бар бодлоо гоёлоод нэг сайхан гүх ороод ирэх л гэж гордсон. Тэр манд бол тийм байхгүй. Ханаас ямар сайхан ачаалдах нь тэрийг тавьж явуулсан. Тэрнийг тавиа явахаар энэ одоо ажлынхаа байрыг тогтчуулах ийм л учраас 30 кавиныг тогтчуулж насаараа ингэж л явсан байхгүй. Залуучууд тэр одоо сайхан кавиныг тогтчуулаад тогтмоо чагнаад аратаа сонсоод ингээл явж байгаа юм л баг. Би ерөөсөө нэгдүгээр л эмийн сангийн одоо бүрэн хийж өгдөг байсан. Би чинь хөдөө толгой төрөө нүрдэх юм бол даралтны юм билүү. Нэгдүгээр хоёрдугаар нь одоо энэ чинь номын сан байх хэвээр. Тий. Тэр нь бэлэн явдаг. Гуравдугаар галын хор байх хэвээр. Энэ бүгдийг бэлдэж өгөөл тэгээд өнгөсөх бэйлэрүүдийг бүрэн одоо ямар дээр үйсэн нэгсэн бэйл явах шүү. Тий? Пермушиг нь бэлдэж өгөн, давсын нь бэлдэж өгөн, цайг нь бэлдэж өгөн. За нөгөө сойц бүх юм ингээл жинтан хийгээд хамгийн сүүлд одоо нүдсэн борцоо хийж өгөөл тэгэл явуулна шүү дээ. Жоо ийм л байхгүй. Түүнээс гангарсандаа нэг хуртантын гоцолгол нэг хөвчм сонссонгүй. Ингээл Улаанбаатараас ачаа 2-3 хоног ачаа хөөцөлдөж тэгж явал нэг юм ингээл гарахаар Батсангилийн шавар ямар байгаа бол гэл нөгөө шаврын тухай Батсангил хөрөн гүртэл нөгөө боддон сэтгэн агуурн гарах уу ирж явж болоочоос асуун яаж гарав одоо ингээл Батсангилийн одоо шавранд санаа зовж одоо эндээс нэг юм уу хоёр онж очино. Нөгөө шавраан тэгээд мөндээгүр дагуурн нануу цануу гэж арга вийн олж өнөө газрынхаа баримжаад ер нь одоо тэгээд тээврийн жолооч байна гэдэг чинь маш их ухаан хэрэгтэй байдаг байхгүй. Тэр ухаанаа ажиллуул, толгойгоо ажиллуул, тэр ухаанаа зарж тэр Батсангилийн шаврыг гатлана. Батсангилийн шаврыг гатлаа явахаар цаашаа их тамрын хойдлын яргаатын хавцгайт гэдэг нэг аюул бий бас. Тэр одоо яргаатын хавцлын одоо бөөн өвчин явсаар бол нөгөө хавцал дээр тэр чинь ийм хазгаад огт сумруу одоо тэгжээж тэгэл гараал тэгэл нэг их тамир ороод тэгэл их тамирын заатал тэгэл солонготын даваа гэж тэрнээс цааш нэг бөөн өвт таны хөндий гэж одоо ирнэ ямар байгаа бол одоо хой таны ур таны ус таны хоорой ханаа гэж нэрлэдэг. Тэр хоёр ханаа чинь үерлэхээр тэр хөндий бол одоо ерөөсөө нөхцөлгүй бас нэг тарихны өвчин. Нөгөөхийг ингээ үндсэндээ бол бид чинь хорвоогийн хонхор гүдгэр хоёрт санаа зовсоор байгаад тэгээ хоёр гарын тахигаад энэ ууц нуруу бүгтэйгээд одоо өнөөдөр бол нэг асуултын тэмдэг шиг нэг юм зайсан цагаан толгойтой өгдөл болж үлдсэн шүү дээ. За энэ манай гэнтэн жогж тэр үеийн зөвлөлт батулс ордоны Оросд барилгын одоо сургууль хоёлоо цог төгсөж 66 онд яваа 68 онд төгсөж ингэж зохины тосон зингэл хойрлогдож ингэж ирсэн хүн байна. Энэ бол одоо энэний аав нь тэр барилгах тус цуг байсан. Зэндээ хүн. Тэгээд тэрний хүү Батэрд нэгэд энэ манай 20 дугаар хазад гэж одоо тосон тасарч байгуулах тэнд жолоочор ороод. Тэгээд одоо над дээр шинэ жолооч болж миний халамжлан хүмүүжигч гэдэг юмар миний шавар одоо надад ирж энэ хоёр найзтайгаа намдэрлаа гэж ийм сан нэвтрүүлэгт ингэж оролцож байна. Тэгээ бид гурав бол Алтан шар замд бид хоёр бол 48 жил өрөөлмөшгсөн. Энэ хүмүүс одоо 30 жил болсон. 33 жил өрөөлмөшгөж байгаа ингээд жинхэнэ социализмын үеийн тээвэрчд байна да. 30 машин бол одоо жинхэнэ манай Монголын хөрсөн тохирсон эдлэгээтэй зам туулах чадвар сайтай ийм зэрэгнүүд байлаа. Тэр 30-аар ч л. Тэр 30-аар л одоо бид амьдралынхаа хоол унд орон гэрээ тэжээж эх орондоо эхийг үтээж явлаа. 30 машин ч одоо энэ ачаа дараад нэг явуулаар ерөн сайхан шүү дээ.
Ер нь авсаар юм суучихгүй юу? Хазал тохируулж байна. Хаад тохируулаад явбал ер нь сайн шүү дээ. Давахгүй даваа гэж байхгүй. Ер нь одоо манай давхан нутагч нь даваагүй ихтэй ганцын даваа, солонготын даваа хөдлөөл үүдэн чинь одоо мөнгөний давж идэг байлаа. Тэр чинь одоо ганцын даваа, Загастан даваа энэ төр чинь хилчи сайхан зассан ч гэсэн засуулын давааталд модны үзүүр найгаад явдаг байлаа шүү дээ. Тэнтэй чинь хүч алдаал, кардан татаал, 30 машин гэдэг чинь нэг хаазагөөл зүтгэхэд метраар ихсаар угаал гараад явдаг байлаа шүү дээ. Солонготын даваа гэдэг чинь ерөөсө бүтэн цас тартсан. Тэгээд мөстсөн. Тийм даваанд чинь бид нар тэгээд хамгийн түрүүчийн машин хийргээл нөгөөхөд чинь гарч чадхаа байсан байхад хойдлын машинууд нь тул зогсоод тэгэл бүгд хошигны хажуугаараа нэг хурцтай нөгөө хурцөмөрөн дээрээ тавьж авал туун шүү дээ. Тэгэл нөгөө түрүүчийн хийргээд байгаа машины чинь доогуур нь харин замын хажууд бэлэн одоо социализмын үед чинь нөгөө уурын цухны үнсүүдийг асгаад илтсэн байна. Тэр үнснээс л өстө армайлал тэгэл нөгөө зам гөлөрцсөн мөсөн дээр цацаад мөсийн хөрцнүүдээр чавчиж арилгаал тэгэл олон жолооч свободногдол тэгэл шинжэнгөө үнс армайлал свободногдоод тэгэл бүгд тийм болоод ирэхээр түрүүчийн хэдэн тэргэл гараад тэгэл зам нэг сайхан бараантал ирэхээр тэгэл бүгд саадгүй бүгдөө даваагүйгээ давж авал тэгэл цаашаа тонгоогол солонготын даваанд бол биер нь олон удаа тэр цасан шуурганд тааралд доошоо утгатан зүгээр ингээд зам чинь нэг ингэж орж ирж газар харагдаад нэг цагаан манан харагдаад тэгээ сүүлдээ бүр паниктсан биер нь явж гэнэ үү зогсож гэнэ үү гэж бодогдоод тэгээ нөө машин чинь зогсоод байгаагүй юм уу яваад байгаагүй юм одоо тэр 8-9 үе өвстэй сэргүүлтэй тэр лүчнэс тань чичигч орж ирдэг л тийм л үед л бид бол тэрийг хийж ингэжсэн. Тийм учраас тэр 30 гэч машинаар бид бол үүндээ гайхуулж явлаа, ган гарч явлаа. Тэгээд тэр 30-ийн эдшидийг бол босгосон доо босгосон. Бид бол ерөөсөө алтан шар зам явуулсан. Тийм учраас алтан шар зам л гэж энэ замдаа залбирч энэ уул овондон мөргөж нэг одоо сайхан солонготын давааг даваад тонгоохоор хайрхаа гэж залбирал хажууд байсан нөгөө холсон тосмосноос цацаад ингээл өнгөрөх жишээний сайхан уучраад зэрэг бүрдэх айны жолоод яшээ бай. Би ч яг 87 онд зэрэг халагдаж очиод энэ хүний гар дээр одоо нэг өсөндөө шинэ жолооч очичоод одоо анх миний халамжийн хүмүүс өгч багш юм байна. Тэгээд одоо дагаад тээвэрт явна. Хаашаа явна. Нөгөө халамжийн хүмүүс багшаа дагаад явна. Цуг явна, араас нь дагаад явна. Энэ хүн чинь тэгээд тийг ингээд бүх юм надад зааж өгнө. өмнө орох хэрэг Өмнө ороод агуулчих хэрэг байхгүй. Араас нь дагаад явж байна. Тэгээд шөнөөр онтон бэрчийг нь хөжиж машиныг халаан. Өглөө бас нь шил төлөний арчиж өгнө гэдэг. Тэгээд иймэрхүү маягаар энэ үнийг дагаж явж байгаа тэгээд жолооч болсон юм да. Тэгээд хаашаа цуг өвс тэжээл будаа тарай бүхэл юмд одоо тэгээд цуг хэдэн жил цуг ажилласан миний одоо багш хүн байгаа. Тэгээд хүндэтгэж явдаг хүний маань нэг дээ. Одоо тэр асхтын будаанд бид нар чинь бас олон жил явлаа шүү дээ. Аняа шиг нь болоо. Тэгээд чигээр нэг зэрэг байдгүй. Тийм шүү дээ. Энд чинь тэгээд нэг хойно гадаад 4 жолооч товаагаад өгч чинь. Ингээд 4 хөл 6 хүнд гоож өгдөг байсан юм аа чинь. Тэгээд яг хөл хөлөөр нь аваад 3 хоног хоол гэж интерийг л өгдөг байсан шүү дээ. Өвчөө оролтон зарлал. Харбэг нь цагаан гал иддэг хамгийн дараагаар тийм. Тэгээд тэр үед чинь бол өвчөөг нөгөө хуруунуудад ястаа нэгддэг байлаа. Цагаан бэтрэл өвчөөг ястаа нэгддэг байлаа. Нөгөө дараад ингээл иддэг гэдэг. Гоё байсан шүү бас. Олон жил тэгэл цуг явлаа да багштайгаа да. Би бол Скватревгийн уулын сумруу нэг явж байгаа шөнө хаа явж байгаа юм зүгчиг байхгүй шүү дээ тэр үед чинь
Тэр тэнгэр өрхөг бол зүгээр харанхуй юм манараад байхаас тэр нөө од гарагч байхгүй юу ч байхгүй. Тэгсэн нөхцөлд цуг явсан байна гэж манай оны нэг жолооч байдаг гэсэн. Тэр маргалдаад. Тэгэхээр нэг өвсөрөн зүгжиг олдгийг. Өвс гэдэг чинь ерөөсөө наран тал руугаа хазаж ургадаг байхгүй юу? Уршаага урд зүг рүү. Тэгэхээр энэ урд зүг энэ байна гэж чинь нөгөөх намайг наад чи урд зүг хойш бид нар уршаа яваад нэгэд хойшоод тэр дархан сум руу явах гэсэн чинь ингээд уршаа буцаж уул баян руу буцаж явах гэдэг байхгүй юу? Тэгэхээр нэг гэрлээ татчаа хэр зогсон. За чи наад өвсөө хараадах. Надад өвс чинь одоо яг нар руу тонгож ургад юм өвс бол. Тэгэл наад чи яг урд хойцгийг заагаад өгнө. Гэдэг нөгөөт чинь очиад өвс үзээд ингээд эргэж ирээд хүмүүс сони юм аваас би тий хүртэл бас ийм мэддэггүй явж гээд тэгээд тэр өвс сургамлын баримжаагаар хүртэл зүгжигээ олох ийм цаг ба ш та өвөл бол одоо цасны тэр хонгорсон байдлаар одоо баруун хойноос манайх чинь баг шуурчин гэж яддаг тэгээд нэг харган бутны ёроолоор цас чинь уршаа шуурч нуруулдаж одоо шуурсан байдаг энэ жишээгээр хойтор зүг баруун зүг одоо олох жишээний одоо ийм л маягаар явж яснаас одоо тайлбарлах нэг л утас гаргаж ирэл хааши хаана явна яагаад би түгэ нэг томроод байхгүй одоо ийм л цаг үед л бүгд мэдрэмжээрээ тухайн шатлаараа одоо тэгээ нөгөө сурсан сургаалаараа одоо ингэж хорвоог л барсан улс та. За ингээл тээвэрт зүтгэсээр байгаа социализмын үед зах зээлд ч гэсэн хуваараа жал тээвэр хийж байгаа л. Тэгээ ингээд тэтгэвртэй гараал. Тэгээ бас яаж зүгээр явах вэ? Агаар нь зүгээр юм. Тэгээ нэг хэдэн өхөр боожуулах маягтай. Одоо нэг 20 гаруй өхөр л болж байна. Тэгээд одоо манай бас яг тэтгэврийн хоёр өгшин бас хэдэн өхөр боожуулаад тэрнийхээ цагаа сүүгээр бас цаа тараг хоёроос салахгүй маяг шиг. Тэгээд ингээд нэг 30 өхөрийн магтаамжтай ийм ферм барьсан бас бэлэгдлийг бодож мал маань өсөх байгаа гэдэг. Тэгээ яг намар нэг эрээс нь нэг хязгаалan болгож байгаа л эрээс нэг зах зээл борлуулад бас өвсдөж жилэндээ нэмэрлждэг. Иймэрхүү амьдралтай л манаас тогтсон нэг ийм улсууд мал мэддэг 10 жил мал малсан ийм сайхан хүнээр малаа маллуулад хөрөө өсгөх гэл ингээл явж байна. Техник мэргэжлийн сургууль гэдэг чинь одоо ерөөсөө бүтээн босголтыг л эд хийдэг, босгодог ийм л улсууд байгаа. Тэгээд эднэрийг бас нэг жоохон тордож дээшлүүлж одоо энэ месут гэж яриад байна. Энэ үн дээр одоо бүх сургалтыг явуулж энэ лүгээ нэлээд анхаарах юм хэрэгтэй байна. Тэгээ ихтэй сургууль гэх нэг баахан сургууль анхна зах зээлд нэг хэсэг амьтдаа аав ээж нь шулах шиг боллоо. Тэгээ сургасан юм ч байхгүй, сурсан юм ч байхгүй. Тэгэл нэг дэлгүлангууны ардал сууж яадаг ажил байхгүй гэдэг. Мал л ихээр мал мэдэхгүй, малын дөрчгүй ганц үнэний доор сууж нэг литр суу сааж үзээгүй нэг ийм ул суучин. Мал ихээр яр байдаг болцсон, малаас айдаг болцсон. Ийм нийгэм л явагдаад байна. Энэ дээр одоо мал гэдэг чинь ундуршгүй уурхай байхгүй юу? Чирсэн байнгын ундурч яадаг. Одоо манайхан гэхэд эх жил нэг 7 өнөө тоглоно. Тэг чин 7 өхөр нэмэгдээх нь гэдэг чинь том хөрөнгө нэмэгдэж байна. Тэгээд тэн дээр тийм юм тэр 7 өнөөний чинь сүү гэдэг чинь одоо энэ төвд байгаа ийм экологийн шаган цэвэр сүүгээр нар төмнө хангаал. Аминдаа бас эх орондоо тус нэмэр болохгүй ингээл энд толхиол. Тэгээд түүнийг зарим нь бол бас ойлгохгүй энэ махраа тэтгэвртэй гарцсан шуналтай дэвтэй бас малтай гэж ингэх адлах улсууд байгаа да ажил амьдрал мэдэхгүй. А мэдж байгаа нь бол болж штэ гүмэн мундаг юм одоо дал хөрсөө ингээд маллаад ингээ явж тэгэл цаашаа хумбцэндээ байдгийг энэ амьдрал мэдэх нь мэдэхгүй залуучууд бол энэ малтай жоохон харьцаж эн чинь сүүгэн эндэн сайхан машин төгч юм уу цэцгээ гаргаад тэгээд энд нь юу байд юм арьс ширээ чиглэл зөөлөлчдөг, инхүүлчдэг ийм болгосон. Тэгэл энэ хөөгтөтл юм хэлээл байгаа. Тэгээд одоо тэр жижиг дунд үйлдвэрийн тэр зээлмэл ахиолддсан бол одоо энд чинь би бас хөөрхөн жижиг үйлдвэр нэг маруучин цэг ч юм уу одоо энэ өөхөн тос гэдэг нэг баахан одоо малын өөх их хаягдж байна. Тэрүүнийг энд сайхан хайлаад сайхан цэвэрхэн ингээд саунд хийгээд зарцаагаад ингээд ард түмэнд хөдөө аймагуудад бол одоо
боон тус гэдээ олддоггүй шүү дээ. Тийм юм хийхсэн гэл ийм юм бодож л байна. Манай энд чарын цахилгаан тогоос ажирцсан өмнө нь их муу байсан. Тэгээ энэ жилээс энэ урд байраа халаалт тавиад тэгээд одоо энд өвлждөг болчихвол бас их зүгээр. Тэгээ нэг тийм өөхөн тусал хайлж тэрнийгээр одоо ер нь цэвэр тийм борцгоо хайрдаг. Борцгондоо хийсэн ч болно шүү дээ. Одоо сүүлний тусын одоо тусд наваад ингээд ийм юм хийхсэн гэж бодож л бай. Олимэрхүү. Монгол хүний нандин бүхний дээдлэн гэршилсэн морин хурийн сараа нүгүй сайхан аюулгүй зүуднэрэн дэмхийн дуулар бодон сонсогдоо Хэгэн